Хөнгөр толинд дүрс байгуулж дүрсийг нэрлэе. За толь маань энэ байх нь. За толны маань мөрөлт радиус 8 см. За мөрөлт радиусыг 2 тоох юм бол фокус эмзэг гарна. За тэгэхээр авсан цацраг маань толны гол авдаг тэнхлэгтэй параллел нэг цацраг аваад төвд маань хаагаад фокусын цэгийг дайрчиж байгаа. За дараагийн нэг цацраг нь фокусын цэврүүд дайрсан цацраг авчиж байгаа. За тэр нь тэнхлэгтэйгээ параллелээр очиж. За дараагийн шар цацраг авангууд энэ маань 2F мөрөлт радиусын цэгийг дайраад толин дээр тусаад буцаад авч байгаа. За B маань толиноос 12 см зайд байрлаж байна. За өндөр нь 3 см байхад түүний өндөр 1.5 дүрсийн өндөр 1.5 дахин 1.5. Тэгэхээр өндөр нь 2 дахин багассан байна. Зайнаас 2 дахин бага байгаа учраас өсгөлтийн коэффициент нь 2 гарна гэсэн. За тэгэхээр энэ дүрс B-г тал руу оруулаад мөрөлт радиус дээр буюу 2Fz дээр байрлуулахад B-ийн өндөр нь 3 см байхад дүрсийн өндөр мөн адил 3 см. Тэгэхээр 2Fz дээр ижил хэмжээтэй ургуу бод дүрс үүсдэг байна. За тэгвэл 2F-с бага, F-с их зайд байрлуулсан. За F болон 2F-ийн хооронд B-гээ байрлуулахад томорсон дүрс, томорсон ургуу дүрс үүсдэг. Томорсон ургуу. За яг F дээр байрлуулах юм бол дүрс үүсдэг. Яг фокусын цэг дээр байрлуулчих юм бол дүрс үүсэхгүй. Энэ цацрагууд маань параллел тархаж байгаа учраас. За F-с дотогш нь оруулангууд за энэ жоо хийж байна. За F-с дотогш нь оруулангууд дүрс нь ардаа хөдөлцдөг. За энэ шар болон улаан цацрагууд маань холдоод тархаж байгаа. За тэнгуү түүний үргэлжлэлээр хоош нь тасраа зураасаа зураад ардаа хөдөлцүүлчингууд энэ маань хуурмаг шууд дүрс үүснэ. Хуурмаг шууд дүрс үүснэ. Хуурмаг шууд томорсон дүрс гэж нэрлэх байна. Хуурмаг шууд томорсон дүрс. За та өөртөө бас GeoGebra дээр ухсраад ажиллаад эхлүүлж болно. Онлайнаар нөгөө ашиглан GeoGebra. За хэдүүлээ дахиад харъя. 2F дээр байрлуул 2F-с их зайд байрлууллаа. Жижигсэн дүрс дотогш нь орууллаа. 2F дээр байрлуулах юм бол хэмжээгээр адилхан F болон 2F-ийн хооронд томорсон дүрс. Яг фокусын цэг дээр дүрс үүсэхгүй. За фокусаас дотогшоо байх юм бол хуурмаг шууд томорсон дүрс үүсгэж байна. Ардаа.